Энэ нэг асуулт байна. За энэ мал амьтны халдвар төвчин тараах хүний амнаас эрүүл мэндэд тохирол учруулах эрсдэлтэй мал амьтны гаралтай түүхэн эдийг зах зээлд нийлүүлэхтэй холбоотой энэ дээр шинэ энэ үүрэг даалгавар өгнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Одоо энэ чинь айгүй замбрааг болсон шүү дээ. Өвчин тараасан мал хэн дуртай наваа явж идэг тэрний өнөөдөр кандал тавьдаг байгууллага жирээс байхгүй. Одоо Ховдон аймгийн одоо том жишээ байна шүү дээ. Сүүлийн 2-3 жилийн өмнө тэр гоц халдвар төвчин мал энэ төр чинь тээвэрлдэг, туудаг, худалдаалдаг энд ямар шагналт байдаг вэ? Тэгээд хугацаатай үүрэг даалгавар өгнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэгэд энэ өвчнийг үүрэг даалгавар байлгаад байх юм уу? Энэ устгах нь гэдэг асуудлыг чинь энд зайлшгүй оруулах ёстой. Хугацаатай үүрэг даалгавар өгж та нар ийм энэ эрсдэлтэй ийм мал амьтныг энэ гоц халдвартай ийм үйлдэлийг үүрэг даалгавар өгж засна гэж байхгүй. Энийг шууд хасах санал оруулж байна. Яагаад гэвэл энэ үүрэг даалгавар өгөх байтугай энэ малаа устгуулдаг хүн бол байхгүй болсон байл шүү дээ. Миний хувийн өмч би яхаар өнөөдөр энэ малаа устгуулдгийг гээд тэрний устгахыг гэж шаардлага тавьдаг хүн байхгүй, устгуулдаг малчинч байхгүй. Одоо тэгээ бүр амар юм боллоо шүү дээ энэ ч одоо. Хугацаатай үүрэг даалгавар одоо гоц халдвартай өвчин дүгнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэнийг заалтаас авч хаяа. Энэ яагаад ийм үүрэг даалгавар өгнө гэдэг ийм заалт оруулсан энийг тайлбар хэлж өгмөр байна.